Сайн байна уу? Өнөөдөр би оройн арьс арчилгаагаа хийж байна. Утгатайгаа болохоор ойл хэрэглэнэ. Энийг бол өмнө ягаан өнгөтэйгээр хэлжсэн. Ягаан нь бол айгүй гоё зүүлэн бүтцтэй, айгүй сайн бутаг айлгадаг. Энэ болохоор давхар нөгөө нэг хар батгахыг айлгадаг deep cleansing гэсэн болохоор энэний туршиж үзэх авсан байгаа. Энэ балан болохоор надад айгүй их таалагдчихж байгаа. Гэтэ одоо ингэж бараг дуусч байгаа. Тэгэхээр өнөөдөр энийг хэрэглэж үзье. Ингээ өсөр насн дээрээ боддог байх та. Юурээс вэ? Давхар цэвэрлэгийн хэрэглэгээ гэж мэддэгчгүй, хийдэгчгүй байсан. Тэр үед сайн хийжсэн болохгүй. Нөхцөлдөггүй, харддаггүй байхгүй юу? Миний хамраар хар батгах ихтэй болохоор ингээд тэр хэсгээ сайн хөврөөд өгнө. Хэсгээр амар бэржижтэй штэ. Тэр хэсгээ бас сайн ингээд гойлороо өрөөд өгнө. Нүрээ угаасны дараа нүрээ сайхан хөөсний цэвэрлэгээ хийн. Энэ хөөсний цэвэрлэгч ашиглаж байгаа. Зэг намайг цэвэрлэх ястай боллоо. Бүтээгдэхүүнийг ашиглаад нүрээ цэвэрлжлээ. Оройн арьс арчилгаанд хамгийн түрүүнд нь би тонер тавьдаг байгаа. Тонер тавьснаар дараагийн бүтээгдэхүүнд арьсыг бэлдэж өгч байгаа гэсэн үг. Тонероо төрөхсний дараа серум төрөх байгаа. Талан төрөх жаал битэн цайгүй зөвлөн бүтцтэйгээс нь эхлээд тэгээд дэшегээ хэсгээ явт юм лээ. Арьсанд одоо тасгах гэх юм уу? Витамин С бол арьсны хөөсийг бүдсгэн ингээл арьсаа арчлахаар амар гоё тий. Гэлтгнаал гэлаагаал тэр мампол хэсгийн цэсэд юу ч мэдэхгүй. Тийм төгсөн ш. Одоо тэгсэн чинь бүр юмнууд амар болцсон. Бараг бүгдэнд төөрөлдөж мөрлөлдөг. Одоо айлын төрх юм бол тэрийн төрх юм бол энэ төрх юм болов гэл. Мейкап сургалтын суусны дараа ер нь бол суурин дээрээ ер нь бол нэг их бүтээгдэхүүн хэрэглэхгүй бараг нэг хоёр бүтээгдэхүүн хэрэглэхэд бараг болно гэж хэлсэн. Багшныхаа зөвснөр энийг аваад хэрэглэж байгаа. Энэ бол үнэхээр гоё шүү. Би бас энийг өрөөдөө хэрэглэчихэн будганы сууринч бас хэрэглэждэг. Дээж хүзүүгээ мартаж болохгүй. Би л өмнө нь айгүй их юм нүрэндээ төрхдөг гэсэн марг 6-7 настай бигээл тэгвэл нүрийн арьс айгүй гоё болно гэж боддог гэсэн. Гэтэ нэг их ялгаанууд харагдаагүй. Тэгээ сүүлийн үед дандаа нэг 3-4 бүтээгдэхүүн хэрэглээд тэгсэн чинь арьс айгүй гоё шингээж аваад илүү одоо бүтээгдэхүүн манаас өөрчлөлөө үзүүлж байгаа юм шиг надад анзаарчихсан. Түүний тус түрхэг хэрэгтэй л гэхдээ нэг доторх орцоод марг адилхан байдаг ч илүү тийм харж байсан. Тийм болохоор зохины тус бүтээгдэхүүн болов. За энийг бол би нэг 7 хоногт 2-3 удаа гожуулт юм хийгээр бол ашигладаг. Энэ орой л шууд үнэхээр их таалагдж байгаа. Одоо баг дуусч байгаа. Одоо жоохон гамнаад байгаа. Өнөөдөр ашигласангүй. Жоох аппаратад үгүй. За хамгийн сүүлийн алхам кремийн төрхөн. Энэ бүтээгдэхүүний хамгийн гоё нь нэг өтгөн биш. Тэгээ арьсанд гоё хурдан шингдэг. Зүүн дээрээ төрхөн. За үүний дараагаар бол би маск тавина. Бүх арьс арчилгаа хийсний дараа 1 цаг тавьдаг маск. Маск тавих хэрэгтэй байгаа шүү дээ. Би бүр маскнд үнэхээр их дуртай. Би бараг өдөр бол маск тавьдаг. Ингээ маск тавьчлаа. Тэг бүгдээрээ цагийн дараа уулзъя. Би эргээд ирлээ. Маск тавиад бараг цаг гарan болчлоо. Дүн. Айгуу гоё арьс амарсан, чиглэг мэдрэмж төрж байна. Надад маск таалагдлаа. Bye bye.